Сайн мэцхан үзэгчтэй танил хүн нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгэхээр дуу хуур гэдэг бол Монгол төвний сэтгэлийг жаргаагч нэгэн сайхан чавхтас байдаг. Тэрхүү чавхтсыг хөглөгч нь мэдээж хөгжмийн зохиолч юм аа. Аялал цэгээд дуулъя да, саяана, санахгүй л гэсэн юм да, босоо хэмэртэй эр хүн, за мөн манай адуу зэрэг олон сайхан дуу зохиож, тэрхүү дуу нь зохиосон дуу болгоно нь арт түмний аманд аялагдаж байдаг. Тэр нэгэн гайхалтай хүн бол мэдээж хөгжмийн зохиолч продюсер юм аа. Чимсэн шаргалхан намраа диндүү сайхан алтан хан намраа 2-3 дуулаад байгаа шүү дээ би ятгахтай. Тэгээд юу яач хүмүүс ч бичээд байгаа юм. Би бүр омгшиж байгаад шүлгийг өөрөө захиалж байгаа тийм ээ. Босоо гэмэрт ирхэн гэж дуул хиймээр санагдсан. Би шин дулааны инженер мэргэжилтэй л дээ. Босоо гэмэрт эрхэн За сайн байна уу та? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд. Уран бүтээл өндөр үү? Өндөр бай. Өнөөдөр та ямар ажилтай байгаа вэ? За ирж байгаа 13 онд бас нэг сайхан тоглолт тавьчих гээл шинэхэн CD маань ирсэн. Ирж яваа цаг гэсэн. Тэгэл одоо тоглолтынхаа бэлтгэл ажилд орсон л. Нилээдгэл ажилтаа л. Өнөөдрийн хувьд? За яг өнөөдөр гэвэл энэ нэг телевиз реклам гаргах гээл. Тэгээ эндээс одоо нэг шин дуу гарч байгаа. Тэгээ нэг шин дууныхаа Монгол Улсын ятгахын жуулга гэж байгуулагдсан. Тэр ятгахын жуулгатай хамт 2-3 дуу шинээр өөрийнхөө зохиосон дуугаар өөрөө дуулсан нэг тийм байх. Тэрийг л очиж нэг шинээр авах гайл ингээл. Тийм л ажилтай байна да. Анхны ая зохиосон тэр дуунаас яриагаа эхлэе гэж бодож байна. Ягаад юу н анх ая зохиох болсон юм бол? 10 жилд жоохон хүүхэд байхаас минь эхлээл доо хамгийн анх 6 настай байхад миний ойтолд одоо ятгах тоглоод л. Тэгэл ятгахтаа анх ээжтэйгээ хамт тайзан дээр гарч 6 настай хүүхэд одоо сумынхаа клубт анхны дууга дуулж исэн гэх юм уу да. Тэгэл тэрнээс хойш одоо ээж маань одоо тоглолтод ордог, янз бүрийн хөгжмөө тоглож одоо ингээл явж байхад байнга хамт явдаг. Тэргээр ч юм уу одоо аав маань ч сайхан дуулдаг юм байсан гэлээ. Тэгээд одоо бол ээжийнхээ тэр сайхан хөгжмийн тэр юм дассан юм уу да тийм ээ. Манай нагцаах бас сайхан хөгжим тоглолдог. Тэр соёлын төв эрхлэгч хийжсэн юм байсан л та. Би багада маш их хөгжим сонирхолтой хөвтсөн байхгүй. Ерөөс ингээд манай багш одоо Увс аймгийн Өмнө Гуусамд даваа хөө гэж багш байна л да. Тэгээ надад ерөөсөө юм зааж өгдөг. Тэгсэн мөртлөө өөрөө миний ажууд л баян тоглоод хөгжим тоглоод бүр ингээд айгүй ингээд юу яагаад ддэг. Тэгэл би хажуугаар нь өнгөрч явал хичээлээ таслаад хүртэл одоо хажууд нь өрөөнийх нь хажуу сууж байгаа тэр ямар гоё хөгжим тоглолт юм. Хөгжимд өөрөө дурлаж гэдэг юм уу одоо тэгжээж ин дуур орсон байхаа л гэж боддог шүү дээ. Түүнээс одоо яг мэдрэгдэхийн үед бол тэр үеэс л мэдрэгдсэн байлгүй дээ. Тэр магадгүй ээж нь дуу хөгжмийн багш хөгжимтэй урлагтай ойрхон байсан болохоор урлагийн зам руу хөтөлсөн гэж. Гидсэнд нь байхад л одоо ингээд жирэмсэн болсноо мэддэхгүйгээд манай ээж дээлэрээ ингээд намайг бүр ингээд маш чанга ингээд боож байгаа л тэгэл хөгжим тоглож явдаг байсан гэж ярьдаг л та. Тэгээ одоо тэр байнгын тэр өвөл зөнгөө явдаг байсан тухайн үеийн л одоо социализм үеийн тэр тоглолтууд дотор л нөхөр гидсэн дотор л баахан хөгжмийн тунд л явж идэг байсан байх нь шүү дээ. Хамгийн анхны дуу. Бүр одоо анхны дуу гэх юм бол Монгол Улсын соёлын тэргүүн ажилтан бол Дотор найзын маань босоо гэмэртэй ирхэн гэж сайхан дуу одоо Монгол төв бас дуулж омгшиж явдаг энэ дуу анх одоо 2004 онд шинжлэх ухааны технологийн сургууль сурж байхад анх тэр урлагийн зааланд анх төрж ирсэн. Босоо гэмэртэй ирхэн гэж дуу хиймээр байна гэж яруу найрагч ахта санал тавьж. Тэгээд энэ дууныхаа аялгауг тэр зааланд анх хөгжим тоглож тэр сайхан болон яруу найрагч дунд анх хийжсэн л те. Зэрийн шаргал дэнжидэр хана ширлэн тухалсан
тэр аялгаа их гоё гарцсан болохоор л магадгүй би цаашаа юм хиймээр санагдсан байх л та. Бүтээлүүдийн дийлэнх нь бас морины тухай холбогдолтой дуунууд байдаг. Тэгэхээр багада морь унжсэн гэж сонссон юм байна. Тэгэхээр морин дээр ойрхон өссөн болохоор тийм морины тухай дуу илүү аялгау гарч ирдэг юм болов уу? Багада одоо морь уйж исэн, унж байсан. Тэгээд хөвгтөөч юмнууд их бий л дээ. Ягаад тэгэхээр намайг одоо 6 дугаар ангид байхад манай нутгийн хурдан морь уйдаг ах надад анх чи ахийнхаа морийг унж өгөөч ер нь жоохон хангал морь байгаа юм гээл. Тэгэл би баахан хүүхдүүдтэй хамт анхны морь унаал тэгэл морь унж эхэлж исэн л да. Тэгээд дандаа хамгийн сүүлд ирдэг. Ядаргаатай. Тэгээ хамгийн сүүлд эрэхтэй заримдаа бүх сүвд имэйлтэй явна гэж байхгүй. Тэгээ сүүлдээ бүр 50 явуулцдаг морио. Гараал нэг жоохон бөхс өвдөхөр бууга үлдчихдэг. Тэгээ нөгөө морь маань хэд орсныг мэддэг тийм л байсан. Тэрнээс хойш бол өөрөө бас морь уйж сумандаа бас ганц хоёр айрыг төрөв авч ингэж бас жоохон моринд их дурлсан. Ягаад гэвэл манай өвд эцэс бол маш их сайхан адуутай, дандаа тийм шар гадуутай айл байсан. Тэгээд магадгүй тэрний будам байж надад одоо хамгийн сүүлд тэр аавын борлог морд үйзэн зээрд ч гэдэг юм уу тэр манай адуу ч гэдэг юм уу олон сайхан дуунууд бас тэр их моринд дурласнаар бас гарсан байж магадгүй л дээ. Шүлэг хараад өөрөө ирэхгүй ай орж ирдэг юм уу? Зарим дуучид бол шүлгээ барайл тэн дээр гүгээд ирдэг гэсэн шүү дээ. Би чинь бол шууд нөгөө шүлгээ тавиад нээ их уддггүй тэгэл ерөөсө тухайн шүлэг ямар орон зайг харуулсан байна уу? Жишээлбэл одоо Увс нутгийн тухай дуу хийхэд Увс аймагт маш хурдтай миний оюун санаа шилжиж очдөг ч юм уу? Тухайн морь одоо хурдан байж удаан байж гэдэг юм хурдан байж гэдэг ч юм уу? Тэр хурдан морины тухай дуу хийхээр бол тэр хурдан морныхаа тухайн одоо ритм тэр юм маш хурдтай шижиж ордог ч юм уу? Тэрийгээр л дууны бас нэг тийм агуулмж тухайн хүний тархин дотор харуулж орж ирдэг ч юм уу тий. Тэгэл тийм л маш хурдтай л дуу хийдэг ямар ч гэсэн. Одоо тэгэл ай зохион гэхээр нэг ингээ дахилтын хийчихээ дараа нь бадг нь ямар байхаа гэж бодохгүй шууд л. Ерөөсөө би юу ч боддгоо. Тэг хамгийн онцлог нь бол тэр юм болоо да. Тэгээ зүгээр шүлэг тавиал ерөнхий тухайн шүлэгний нэг характер байдаг шүү дээ. Аавын тухай бол аавын тухай, ээжийн тухай бол ээжийн тухай, ээж хүн ямар байх вэ? Тухайн орон зайд шилжиж орсноор л аялгау араасаа гарч ирдэг юм болов уу гэж би боддог шүү дээ. Зарим шүлгэн дотор бас өөрийн гэсэн аян явж идэг гэсэн тийм. Гэхдээ ер нь сайхан шүлгэн дотор бол аялгау бол байж байгаа л гэж би боддог. Ягаад тэгэхээр шүлэг бичиж байгаа хүн бол тиймэрхүү аялгау болно доо гэж бас бодож шүлгээ бичдэг хүмүүс бас биш үү? Тэгэхээр энэ бол харьцангуй ойлголт учраас тухайн шүлгэн дотор аялгау явж гэнэ гэж бол бас байхгүй шүү дээ. Зүгээр тиймэрхүү хоёр талаасаа ирсэн тэр сайхан энерги нийлжиж дууны уран бүтээл бас гарч байгаа. За шүлэг сайхан шүлгэн дээр сайхан аялгау хийчлээ. Тэгээд энийг хамгийн гол нь үзэгчд хүргэх хүн одоо яг тэр дуунд тохирох дуучин байх хэрэгтэй тий. Тэгэхээр дуучдыгаа юу н та нар хэрхэн сонгодог? Тэр дуучинд гэж би зориулж ерөөсөө уран бүтээл хийж байгаагүй. Ямар ч хэлсэн өөрөөсөө төрсэн аялгаугаа л хийгээд л байдаг гэсэн. Дараа нь бол одоо сүүлийн үед яаж нэхвэр тухайн дуучин маань надад зориулж хийж өгөөч гэдэг юм уу. За энэ дууны характер бол энэ хүнд одоо хийх зориулагдсан дуу байна. Одоо жишээ нь Мөнхбатын манай адууд болдог байлаа гэхэд нэг морины тухай дуу ороод ирвэл за жишээ нь Мөнхбатад зориулагдсан ч гэдэг юм уу, Хос хоёр зориулагдсан ч гэдэг юм, Бат хоёр гавьяатад зориулагдсан ч гэдэг юм уу. За Жавхлан гавьяатих бол жишээ нь Жавхлан гавьяатад зориулагдсан, Болдогийнх Болдбаатарт гэдэг ч юм уу. Ингээд ийм сонин яг хүн характераа бариад авцсан ийм онцлогтой шүү дээ дуучид бол.
хайрын дуу гэвэл одоо бас хинч байдгийг тий. Сэтгэлд одоо мартагдахааргүй үлдсэн тийм түүхтэй ямар дуу байдаг вэ? Наач юм бол өстой хэлэхэд хэцүү дээ. Ягаад тэгэхээр маш олон дуу төрөөд байгаа юм л да. Маш олон дуу төрж ийн гэдэг бол яг тухайн юмыг ингээд одоо жишээ нь дээр одоо социализмын хүмүүс чинь тэгдэг шүү дээ. Ингээд төдийн сарын төдөнд энэ дуу бүтвээ энэ төр гээл ингээд бичсэн. Одоо миний дуун дотор хэдэн сарын хэдэнд бичснээ чи мэддэг шүү дээ. Бараг тийм тэмдэглэгээж бараг хийдэг. Миний дулаахан намар гэж гавьж гисэн жавхлан гавьяатын дуулсан дуу бий. Тэр бол би нутагтаа очичоод нутгийнхаа тэр хойдолд буурал гэж сайхан уул үйл тэ. Тэр буурал ууландаа бас сайхан сүншиглэж явдаг. Тэндээсээ дөнгөж буугаад явж байхад энэ жавхлан гавьяатын аавынхан ирж яваа цаг сайхан гэж нэртэй одоо энэ саяны миний бүтээсэн энэ дууны ном явж исэн. Тэн дотор бол дулаахан намар гэж аавтайгаа хамт байсан намраас дулаахан намраа аавтайгаа хамт үтсэн тэр намраас сайхан намраа гэв. Тэгээд энэ дуу бол яг л миний карман дотор явж исэн шүлгийн ном байсан учраас тэрүүхэн тэр хооронд би аялгауг нь хийж лээсэн л та. Тэр бол их тийм сэтгэлд маш их тийм гүнзгий орсон ч гэдэг юм уу. Жишээлбэл босоогийн март ир хүнээ би бүр омгшиж ягаад яагаад ирчүүд өөрийнхөө тухай дуу хийж болохгүй гэж шүлгийг өөрөө захиалж байгаа тийм ээ. Босоогийн март ир хүн гэж дуул хиймээр санагдсан. Тэгээ мэдээж одоо ирчүүд өөрийгөө магтахаар өөртөө зогтгоо ч гэдэг юм уу. Би ир хүндээ би гэд ингээд дуулаад ах ч бас нэг өөр. Эмэгтэй хүн биднийг магтаад бол бас нэг өөр л ах л да. Тэгээд ямар ч өөрийгөө магтсан ч юм уу магадгүй ирчүүд өөрөө нэг омгсон сайхан дуу хий гэсэн тэр зорилго маань бас өнөөдөр тэр дунд шингэсэн байж магадгүй. Хамт үтсэн тэр намраа залуу дуучид за тэр тусмаа бас дуулаачийн ангид суралцдаг оюутнууд өөртөө их ханддаг баг тийм. Гэхдээ ер нь маш ханддаг. Тэгээ одоо юу гэдгийг би ерөөсөө нэг өсөндөө тийм юу шиг л хүн штэ. Нэг хүүхдүүдтэй ингээл будаа өгдөг хүүхчгэл байдаг штэ. Ерөөсөө би дуу харамлж үзээгүй заримдаа та тийм дуу хийгээд өгөө чи ийм дуу хийлгэмээр байна. Би танаас дуу авмаар байна. Гэхдээ сүйдээр заримдаа бас чи би юу хийж байна одоо маш их олон дуу хийгээл одоо нэг өсөндөө үйлдвэрлэгч болчиход байна штэ. Тэгээ одоо бас сүүлийн үед бодоолгаа бас жоохон тийм дуу уран бүтээлээ явуулдаг, тэрнийхээ хойноос хөөцөлдөг, өөрийгөө мандсуулж чаддаг тэр дуугаа тийм ээ үлгийдэж чаддаг. Төмөө олондоо бас би шүү гэж төрснөө мэдлдэг. Ийм байх юм бол магадгүй одоо хүн болгоноос юм харамлаад чах надаас тэртээ гарч ил байгаа аялах уу. Магадгүй одоо хэдэн жилийн дараа 20-30 жилийн дараа ч гэсэн магадгүй тэр аялгаа байж л байх. Нэг онцлогтой зүйл нь магадгүй би миний дуу дуусчиндаа магадгүй намайг нэг 2-3 жилийн дараа хүн сонсохгүй дээ гэж би хизээж бодож үзье. Ягаад гэвэл надаас умдарч байдаг энэ зүйлийг бол би өөрийнхөө оюун санаагаар боомлж болохгүй шүү дээ. Тэр сүүлийн үед нийтийн дуунаар бас хоорондоо их төстэй аятай байгаад байна гэдэг та өөрөө аяз хогч хүний хувьд энэ талаар ямар бодолтой байдаг? Гэхдээ одоо хүмүүсийн хэлдгээр бол нэг 7 нот байдیں۔ Тэр давтагталгүй яах вэ гэдээ хэлээ сууж идэг хүмүүс зөндөл байдаг шүү дээ. Тэг би бол мэдэхгүй юм да. Зүгээр адилхан болж байгаа бол төм олон л мэдэн шүү дээ. Үнэхээр адилхан дуу бол тэрнтэй адилхан би энэ дууг чинь дуулахгүй. Энэ дууг чинь сонсомооргүй байна гэд тэр бол хүний л эрхийн асуудал. Адилхан гарч байгаа юм зөндөл байгаа бах. Олон хөгжмийн зохиолч байна. Олон яруу найрагчдын тэр адилхан шүлэг хоорондоо ижилсэх юмнууд их зөндөө шүү дээ.
Тэгэхээр миний тэр орон зайд шилжиж байгаа шиг бусад хөгжмийн зохиолчдын орон зай ч гэсэн бас тиймэрхүү хэмжээнд шилжиж дуурам бүтээлээр орж байгаа учраас бас тодорхой хэмжээнд адилхан болох зүйлүүд байж л байгаа хэрэг. Тэр бол ялгарлаараа өнгө аясаараа жишээл одоо Бүрүсрэнгийн дуу бол Бүрүсрэнгийн л дуу тийм аялгаутай шүү гэдээ одоо зарим нэг хүмүүс мэддэг бол төм олон ч гэсэн бас мэдчихэл байгаа. санахгүй л гэсэн маа чамайг би сэмхэн зодод минэрх юм аа сэтгэлдэн би захирч үдэхгүй сайхан дүрчин хардаад болохгүй нэ. Дууга аяа юун дээр тоглолдог юм бол таны хувьд одоо ямар нэгэн хөгжим дээр хэлж авах эсвэл нотон дээр хэлэх үү? Тэг яг миний хувьд бол яг их сургууль энтер гэж одоо мэрэгжлийн сургууль бол төгсөөгүй л дээ. Гэхдээ яг хөгжил бол бас их өндөр хэмжээнд байна шүү дээ. Би одоо ингээ нот бичээд ингээ суух ч одоо маш олон цаг үргэлээд шүү дээ. Юу бол утсан дээр тэмдэглэж аваад одоо энэ хөгжим дээр өөрийнхөө хөгжим дээр тоглоол тэгэл явцдаг л да. Хамгийн сүүлд энэ эзэн Чингисийн илчгээд нэг шин дуу саяхан төрсөн. Тэгээд энэ дээр үед бол Чингис хааны албыг залгуулж авсан хүмүүс элчнэр байсан юм байна лээ л дээ. Тэгээд тэрийг нь бол хүн мэддэг Чингис хаан хаанаараа л байсан. Доор нь элчнэр ингээл хідэн өдөр хідэн шөнө нойргүй явж хідэн шөнө тэр төрийн албыг залгуулж авсныг бол мэддэг байсан юм л. Тэгээ манай дуу гэж дуу зохиосон Төмрөө тах маань надад ашиглыг өгч ер нь ийм сайхан дуу хий миний дүү. Ягаад гэвэл энэ төрийн алба хийж байгаа ус судаж бай. Одоо төрийн цагдаагийн албач бай, цэргийн албач бай. Ерөөсөө энэ төрийн албыг залгуулж байгаа хүмүүсүүдэд зориулсан ийм сайхан дуу. Яг уу эзэн Чингисээрээ төлөөлүүлж хий гэсэн. Тэгээд тэр санаа надад таалагдаж хийсэн л дээ. Эзэн төрийн нууцыг хэрсүү хандаан тээж ирмэг шандаст мөрдийн ган дөрөн дээр босооч хаан төрийн омгийг ханцой дотроо зангидаач найлар мурдах царыг далайсан сэлэм шиг уулагасаа идрүсийн жавраар цантай тохом хөлргөөч эрмговыг туулан туурай салих татуулсаа дэлхийн чандад давтлахсан шандаст хурдан хүлгүүдээ дээдсийн зэрлэг өврөлсөн омог бардам ирчүү. За нэг иймэрхүү л дуу гарсан да. Гойдоо төрж байгаа юм шүү дээ. Энэ хэдийгээр бэлэн болох. Уг нь цагдаагийн сүлд чуулгын дуучид дуулъя гэж өгн бид нар бас ярилцсан. Тэгээд цагдаагийн сүлд чуулгын гаваа сүрэн дарга бас нилээд уран бүтээл битүүрээс хамтарч хийсэн. Сайхан хүн байдаг. Монголын одоо олон сайхан дуунуудыг одоо гаваа сүрэнгийн шүлэг гэж одоо нарлаг Монгол ээж минь заяасан билээ энтер гэл гаваахын ч олон дуунууд байдаг шүү дээ. Тэгээд гаваахтаа би санал тавьж ирсэн л та танаа энэ сайхан дуучдаар энэ дуугаа дуулуулъя. Тэгээ бас нот мотын өгж амжаагүй л байна. Тэгээ одоо өнөө маргааш энэ үгэн тоглолтын дээр бас дуулагдах л дуу. Таныг л ослын болдоотартай их адилхан болоотой гэж ярьд юм байл. Мэдгүй одоо тэр одоо ер нь жоохон тийм зөөлөндөө ч юм уу жоохон тийм миний яг өөрийн хийж байгаа характер бол жоохон тийм манерны дуунууд дээр их голдуу хийгдэлтэй миний дуунууд. Тэгээ тэрийгээрээ ч юм уу тэр дуучдын хэлж байгаа юмнууд бас тиймэрхүү байж магадгүй л дээ. Өөрийнхөө зохиосон дуунуудаас өөрөө дуулж ирсэн үү? Энэ ганц хоёр дуу дуулсан. Тэгээ одоо нэг шин дуу бас 2-3 дуу дуулаад байгаа шүү дээ би ятгахтай. Тий. Тэгээ одоо юу гэдгийг янз бүрийн газрын дээр бас очихороо би хаяа нэг дуучдынхаа ганц хоёр дуу дуулах нь дуулдیں۔ Заримд ичээд идэм үү? Тэг яагаад гэхээр энэ хүмүүс бас бодно шүү дээ. Чи одоо дуучдынхаа дуу дуулаад
мухай амбицтай гаргая гэж бас бодвол муухай санагдах л та. Тэгээд бас өөрөө бас нэг дуун дуртай, өөрөө бас дуулах дуртай хүн болохоор ч бас монголчуудаа бас гоё дуу хийж өгсөн, дуулахсан. Тэгээд одоо энэ сайхан энэ дуунууд төрж байгаа ийм сайхан үедээ бас миний аавч гэсэн бас ингэ сайхан дуулдаг хүн байж тээ гэж хүмүүс дараа нь үе очиж маань ингэ сайхан бодогдоосоо ч гэдэг юм байн бодож яваасаа гэж утсандаа бас сайхан дуу хий гэж ингэ зорж яваа. Энэ манай ээж намайг дөнгөж их сургууль төгсөж байхад надад цалингийн зээлэр авч өгсөн. Тэгээд 2006 онд манай гэр шатаад. Тий. Тэгээд энэ гэр шатахад одоо миний энэ хөгжмийн идрч бас жоохон ингээл итгээд ийм болцсон байгааз. Тэгээд энэ дөнгөж аваад маргааш нь манай гэр шатсан л да. Тэгээ манад ерөөсө ганцхан таны энэ хөгжмийг л аваа гараад ирлээ гэдэг ингээд нэг твэрцэн зогсож ирсэн. Тэгээд нөгөө галынхан чиг үрж ирэл бүтэн ингээд ус цацаа хийцэн. Тэгээд асхан ч мэддэхгүй бас дүгнж мэддэхгүй орон доор ингээд шинээрээ байж исэн хөгжим. Тэгээд гадна талын хайрцаг марцаг шатцсан байсан юм уу. Тэгээд нэг 7 хоногийн дараа асаасан чи харин ашгүй ассан. Тэгэл одоо тэр өдрөөс хойш нилээдэг болоод миний бүх л дууны ард гарсан хөгжим. Энэ үлдрүүр тоглохыг ээжээрээ заалгасан уу? Гөө би ч ерөөс хүнээр юу ч бол заалгаагүй юм шүү дээ. Тийм үү? Бас энэ хөгжмийг хүртэл заалгаагүй юм уу? Хинээр заалгаагүй. Хөвсгөл аймгийн нэг цэргийн газар манай Баттэлгэр гэдэг нэг найз үйдэг. Тэр Баттэлгэр найзын маань надад анх ингээл энэ хөгжим ингэж тоглолтын шүү гээл ингээл ерөнхий хэдэн пунктцууд ингээл зааж өгч гисэн. Тэгээ энэ пункт зааж өгсөн ч юм уу тэрийгээрээ цааш ингээл хөгжүүлэл өөрийн сонирхлоор бол бүх юмнуудаа дараалал ингээл. Төгөлдөр хоор бол би төгөлдрөөр тоглолцноо. Тэгээ зарим хүмүүс бол надад хэлдэг л чи бас гарны чин тавилт буруу байна энэ төр гэж бас хэлжилээд тэр тийм байж магадгүй л дээ. Яг мэрэгжлийн дагуу. Тийм мэрэгжлийн юм сурааг болохоор ч яг вэ өөрөөхөө л тэгэл боломжоор бол болоо л шүү дээ тийм үстэй. Тэр ямар хөгжим тоглолт вэ? Би баян тоглолтыг. Тий тэгэл гитар. Ер нь болж игэл хөгжим болгоныг барайл тоглолчмор санагдал байт. Одоо ч бас би баян тоглолтог хүмүүс хоортцсан баг шүү тий. Би ч одоо хөлдөө байшин дотор орж баян сурж исэн юм шүү дээ. Манай наг цаг чинь нөгөө соёлын төвийн эрхлэгч байсан. Тэг ерөөс хөгжим надад өгдөггүй. Ингээл одоо тэр үе чинь 6-7 гэдэг ийм даралт хөгжим анх ирж ирсэн. Тэгэл тэрийг тоглох гэхээр надад өгдөг ийм амар том хайрцагт хийгээл цоожлол. Тэгэл хийг аячдаг. Тэгэл би ахыхаа ихнэрээс түлхүүрийг гууж аваад тэгээ нэг цоошин баян хөгжим хоёул ингэ авч ирсэн. Тэгээ тэр хоёрыг чи аваад хөлдөө байшин дотор аваач цоожлчод ажилдаа яваад өгдөг. Тэгэхээр ажлаас ирэх хооронд бол би нөгөө хөгжим баян хоёрыг зэрэг гаргаж тоглолдог. Тэр ингээ хөлдсөн бүр хамгийн сүлд тэгж мэгцээ. Тэгээ хамгийн сүлд нэг тоглож байгаа дахтаа баригдаа 6 дугаар ангид дахтаа. Тэгээ сумын хөгжим клубын одоо нөгөө бүжиг болдоо шүү дээ. Тийм юм тоглолдог болсон. Тэгэл 10 дугаар анги хүртэл байнгын баг надаас өөр тоглолдог юм байгаагүй дээ. Тий тэгэл энэ хөгжмөө тоглоол. Орой 8 цагт эхэлсэн бүжиг өглөө нар гарч хат бид нар чинь гэртээ хайрдаг байл шүү дээ. Тэгж амар өдөг юм чинь бүжиглдэж шүү дээ. Энж толгодын дээгүүр наран игээд ирэхээр тэгжин аллаг цэцгээс сэргээд ирнэхөө эндүү холоос чамаага бодохоо эвэрүүн сэтгэл минь баясаад ирэх юм Би шин дулааны инженер мэрэгчлээ л дээ. Яг уу хитрхи их одоо энэ хүмүүсийн хийх гэжсэн юм руу би хитрхи өөрийнхөө одоо энэ сонирхож байсан зүйлээ хитрхи чиглүүлээд энэ маань бас одоо өнөөдөр миний
бараг мэрэгжлийн хэмжээнд очичлоо гэж би өөрийгөө бодож үзээгүй ч гэсэн ямар ч хэлсэн Монгол Түмэн миний дуу хийсэн уран бүтээлийг сонсоод дуулаад байна гэдэг бол тодорхой хэмжээний бас нэг юм төвшөнд энэ дуу уран бүтээлийг бас мэрэгжлийн тэр гэж ярьж байгаа чиглэл рүү нь бас хандуулж байгаа юм болов уу гэж бас өөрийгөө ойлгож боддог. Тэгэхээр үнэхээр одоо дуу монголчууд дуулж чадахгүй бол би өөрийгөө бас голно шүү дээ. За одоо уучлаарай Брюсрийн одоо тийм ээ чи бололтой гэдэг ч юм уу хүнд өрөхгүй нэ гэдэг ч юм уу. Тэгэхээр Монгол Түмэн бол дээр үеэсээ эхлээд ноотгүй ч юугүй ч ардын дуу гэж яриад байгаа юм чинь бас лизентэй л байгаа. Тэгэхээр тэр хүн бол юу тэр одоо нэг дарлагчийн ус үедээ дуу зохиогоод явж гин гэж ямар юм байх вэ? Тэр үедээ л одоо нэг сайхан бүсгүй сэтгэл олдрол тэр сайхан бүсгүйхэн тухай нэг хэдэн мөр юм бичээл хооронд нь холбоол дуулаад тэрийг цааш үргэлжлүүлэл ингэдийн хэмжээнд ардын дуу бол явцсан байх л да. Магадгүй тий сэтгэлээс гарч байгаа юм гэдэг бол магадгүй нэг 50 100 жилийн дараа бол бас бидний дуулж байгаа дуу бас ардын хэмжээнд очсон ч байх ч юм уу илүү бас мэдх юм алга тийм ээ. Тэгэхээр бас энийг бол бас аль хоёр талтай л байх гэж байна. Нийтийн дуу ер нь дэлхийн тавцанд гарах болов. Гарна штэ. Би бол гарна гэж боддог. Монголчуудын нэг зам байдаг байхгүй юу? Монголчууд өөрсдөө л болж ивэл болоо. Тий би бол өнөөдөр л яг энэ газараа л байж ивэл би өнөөдөр боллоо. Яагаад дэлхийн түвшинд гараад дэлхийг эзэлж явсан улсууд дэлхийн түвшинд хөгжмөр өнөөдөр ноёлохгүй байна гэж хэлж байхгүй. Энд бол манай төрийн оролцооч хэрэгтэй, манай уран бүтээлчдийг дэмжих тийм ээ. Төрийн оролцоо байж иж магадгүй энэ манай уран бүтээлчид дэлхийн давцанд гарах бүрэн магадлалтай. Яагаад гэвэл Леди Гага гэл нэг дуучин байдаг шүү дээ, тий. Леди Гага дэлхийд дахин түгж яхад тэнд Барак Обама гарч ирээл би чамайг сонсдог шүү гэж хэлэхэд тэр бүхэл бүтэн дэлхийд даяар одоо тэр хүний чинь бас л дэмжиж лээ шүү дээ. Тэгэхээр манай Монгол Улсын ерөнхийлөгч ч гэсэн одоо хинч байдгийн тийм ээ. Одоо боловсролын сайд ч гэсэн биднийг сайхан тоглолтоо хийж яхад хүртэл одоо баяр хүргээд ярьчвал бид нар маш их баярлалаа шүү дээ. Дөнгөж тоглолтоо хийх гэж энэ дуу уран бүтээлийг гаргах гэж энэ дуучтан дуулах гэж тэр телевиз эпэмэрэд дугаар явах гэж маш яг хичнээн цаг хугацаа алдагдгийг бол бас л уран бүтээлч хүмүүсд бол зовлонгийн ойлгож л байгаа. Дуучид мэдээж олонний танил болохын тулд тодорхой хэмжээний одоо бас нэг өөрийн гэсэн уран бүтээл гаргах хэрэгтэй болдог тийм. Тэхийн тулд мэдээж хөрөнгө мөнгө санхүүгийн асуудалтай тулгардаг. Тэгэхээр нэг дуу одоо ингээл та зохиогод өгөөч гэж танд хандлаа гэж бодоход та хичнээн төгрөгөө хөлсөөр дэргээд зохиож. Хүмүүс нэг лам дээр очихдаа мөнгө өрөөд очдөг шүү дээ. За энэ ямар хэмжээтэй лам бэ гэж хүн ерөөсө бодож үздэг байхгүй. За энэ лам дээр очиход ямар ч хэсэн нэг өөрийнхөө өргөл өрцгийг барина гэж л одоо хүмүүс төр очдөг шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр өөрийнх нь тухайн дуу уран бүтээл гэж өөрийг үнэхээр л одоо миний дуу өөртөө таалагддаг. Миний дуугаар бас нэг уран бүтээл хий, надаас бас нэг гоё юм гаргаж авъя гэж утсан уран бүтээлч бол магадгүй тэр бол ёстой өөрийнх нь битгий асуудал. Түүнээс бол дууга зараад ч юм уу амар ашиг орлого олоод ч юм ингээд баяжаад ч юм ингээд явж байгаа юм бол алга. Тэгвэл тодорхой хэмжээнд бол би нэг ганц хоёрхан гэдэг юм уу да. Одоо энэ компани захирлууд ч юм бол бас сайхан бид нар ч бас хаяа нэг хөрөнгө оруулж штэ. Сайхан би бол энийг бол дэмждэг. Ээждээ зориулъя, мориндоо зориулъя. Зарим нь одоо юу гэдгийг нутаг усандаа зориулъя. Бидрийг одоо ганц санхүүжүүлж байгаа газар бол баг тийм л усуд байна дөө. Би баярлж өгөх юм зэрэг. Яагаад тэгэхээр тий гэдэг ч юм уу. Түүнээс одоо бидний дууран бүтээлийг хүн худалдаж аваад төм олон төгрөгнө гэж бол зээч байхгүй. Яг шударга хэлгээд. Бүх дуучид тодорхой хэмжээнд тэр үнэлэмж гэж байдаг л баг. Тодорхой хэмжээнд тэр улсууд өөрсдийнхээ л одоо за бүжээдээ би ингэн шүү, тэгэн шүү гэж боддог бол тэгээд тэр л үстэй. Уран бүтээлч хүний хамгийн их жаргал юунд оршдог вэ? Хүн төрнө гэдэг бол хамгийн их жаргал байдаг шүү дээ. Яг л тэр шиг л байдаг. Би бол маш их тийм гэгэл зүйр, маш их олон хүүхэдтэй айл эцэг юм шиг би өөрийгөө тэр төсөөлдөг. Тэгээ хүүхд толгондоо хайртай. Уран бүтээл болгондоо хайртай учраас миний уран бүтээл миний хайрлсан шиг тэм олонд маань хөрч миний хайрлсан шиг энэ дуучид маань тэр дуунд маань орж ингэж дуулж ингэж одоо тэр сайхан яруу найрагчдын сайхан гавьяа зүтгэл тэр сайхан хүмүүсийн дотроо бодож тунгаасан тэр сайхан шүлгэн аялах уу гэж түмэнд хөргөж ийн гэдэг бол миний хувьд бахархалтай зүйл. Үдж намайг амардуулахтан өмөлцөдөг харихраамэн үүдэн санн очтомэн үнсээ дутдаг хангаймэн нутгийн асаас үнгэ
салхин сэрддаа эцэг сайхан хангал утгадаа эргэрнэ гүчээ. Тэр нь тийм дуу хийгээд өгөөч, энэ ийм дуу хийгээд өгөөч гэдэг бол надад бол харьцангуй бага. Яагаад тэгэхээр яг одоо бид нар бол эд оргилж байгаа үе дээр явж байхдаа нэг одоо юу гэдгийг нэг хонь зориулаад дуу хийгээд өгөөч хэр чи надад амар утгахгүй санагдана шүү дээ тий. Тэгэхээр чин бас ингээд энэ сайхан оргилж байгаа үедээ олон сайхан дуунуудаа гаргая. Магадгүй яг тийм хүмүүсүүд дуу хийлгэх нь үйл би бол эзээч одоо боли гэж үзээгүй хийгээд л хөтөлтөө. Бүр шүлэг хараад юу ч орж ирэхгүй байсан үе тохиолдож байна. Ерөөсөө байгаагүй. Тий. Яагаад гэвэл шүлгийг хүн бас яг над шиг бодож юм хийж байгаа. Яагаад гэвэл бас нэг сайхан юм бодоод тэр хүн шүлэгдсэн байхгүй юм. Хизээч хүн чамайг яста ингэндээ гэдэг ингээд занж байгаа шүлэг өчтөг хүн бол газар шорооныхон төлөө ч юм уу тий. Юу гэдгийг Монгол орныхон төлөө ч юм уу ингэж одоо хүн уйлахтаа тийм шүлэг өчгөл баг. Түүнээс одоо чамайг аландаа гэж шүлэг өчгөл байх л да. Энэ Бүрүүсрэн гэж залуу байгаад байдгийг. Них мундаг гоё авьяа ястай. Дуулсан тэр их гоё дуунуудын энэ нэртэй сайхан залууд очиж дуулаад байдаг. Гэтэл Бүрүүсрэн гэдэг хүнийг ерөөсөө мэддэг. Ингээд бидний зорилго бол бүдгрээд байгаа юмнуудыг их одоо сайхан тодруулах. Өөрөөр хэлбэл би хүүжийг ятгахтай одоо дуулдаг. Ятгах хөгжмөнд их хайртай гэдэг утгаар. Тэр бүдгэрсэн сайхан ятгах хөгжмийн аялгауг таслахгүй байх юмс нэгдүгээрт. Олон алдартай дуучид энэ ятгах хөгжмөнтэй дуулж одоо Монгол дуугаар дэлхийд нэрд гарч ирсэн. Жишээлбэл миний багш Түмэн Нэмэрлэг гээл тэгэл Адар Сүрэн гээл гэрэл тодгор мундаг дуучид байсан шүү дээ. Энэ ятгахын нэгдүгээрт орхихгүй тулд. Хоёрдугаарт энэ нуугдмал байгаад байгаа их гоё гоц авьяастай сайхан залуучууд байгаад байна шүү дээ. Өөрөө даруухан өөрийнхөө тухай дээр ярихлаар өөрөө зовоод ярьдаг. Гэтэл хүмүүс тэрийг мэддэг. Тэгсэн мөртлөө чигтийн гоё дуугийн хүмүүсүүд ингээд шимтэл сонсоод байдаг. Тэгэхээр би энэ Бүрүүсрэнг бол тэр утгаар нь тэр их мундаг гоё авьяасаар нь тэр байгалаас байд юм уу бурхнаас яасан тэр их гоц сайхан авьяасаар нь энэ хөвгтийг үнэлээд би энийг дэмжих юмсан. Тэгээд ер нь хамтраад энэ ятгах хөгжмийг цааш дүргэлжлэх хувьд яг уртсах юмсан гэдэг утгаар ийм юм хийгээд байгаа юм. Хамарт сингэнсэг айсин салэх аяар сингэнсэг амоводан уйлзэн найгсаг айдалалтан намар сайхна дэлхийг чимсэн шаргалхан намра Диндүүл сайхан алтанхан намра Нарийн цаар цуран тархсан намон сүргэн налаж бэлчсэг нарны ёнг зөөлрөн шаргалтсан Алтгийн намрын шимэн сайхна дэлхийг чимсэн шаргалхан намра Диндүүл сайхан алтанхан намра
Рал сен тэргүү мөнгөрсөө буцах шуудын гангана цангинсаа бодлын гүндэй хөнгөн оннегтэй баян хангай алтан хан намара дэлхийг чимсэн шаргалхан намара дэндүүл сайхан алтан хан намара дэлхийг чимсэн шаргалхан намара дэндүүл сайхан алтан хан намара. Сүүлийнх нь хоёр явна гэсэн үг. Тэ. За яаж чинь? А? Төсөл нэгсэн баггүй юу? Дэлхийг чимсэн шаргалхан намра дэндүүл сайхан алтан хан намра данг ингэж ингээ явж байгаа юм. Дэндүүл сайхан доошоо онцгүй шүү. дэндүүл сайхан алтан хан намра гэж бариул. Гоё юм шүү. Тэгэхээр доошоо гоё. Миний цоож нөхөн урамт төлөр нь хамгийн сүүлдээс амжилт төсөйг сайхандаа гарсан байгаа. Одоо нийгмийн хүмүүс нийгэм жоох ядаа жоохон бухимдалтай байгаа шүү дээ. Тэгээ бас энэ бухимдалтай байгаа хүмүүстээс нэг жоохон ч гэсэн гэрэлгийгээ сэтгэлийн бас нэг жоохон дэм бас болъё гэж одоо амжилт төсөй гэдэг сэдвтэ ер нь нийгмийн жоох масс танцсан гоё ийм дуу хийлээ. Тэгээ манай одоо төгсгөж бүсрэх юм аа шүлэг самны жахлах юм аа шүлэг пүүжих юм аа аялгаа ийм сайхан дуу ингээ бүтчихэд одоо яг клипний ажил бол одоо ерөнхийдөө нэг 50% одоо яг орж байна одоо. Танаа нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгчдээ бас аз жаргал сайн сайхныг хүсье. Ирж байгаа сайхан он 13 он маань бас илүү их амжилт бүтээлийг бас та бүхэн дагуулаасаа бидэнд ч гэсэн бас сайхан хайр инэрлээ өгөөсэй гэсэн сайхан өрөөл тавья. Баярлалаа. За баярлалаа. Бидний урилгын авч манай нэвтрүүлэгт оролцсон танд их баярлалаа. Тэгэхээр таны одоо утгагүй болох гэж байгаа тоглолтод амжилт хүсье. За мөн өөр олон сайхан уран бүтээл дургиж олон сайхан дуу зохиож үзэгч сонсогч түмнийхээ санарыг мэлааж байгаарэ гэж өрөөё. За баярлалаа. Хичээе. За. Үзэгчдээ танилцуулгын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Өнөөдрийн маань дугаарын зочноор сонсогч үзэгч бидний үргэлж амандаа хэлдэг тэр сайхан дуунуудыг зохиосон ая зохиогч профессор оролцлоо. Тэгэхээр түүний хэлсэн хүний зүрхнээс гарсан юм л хүний зүрхэнд хүч сэтгэлийг догдлуулж байдаг учраас хүн бүхэн ямарваа нэгэн зүйлийг хийхдээ зүрх сэтгэлээсээ хийх ёстой гэсэн энэ сайхан үгээр нэвтрүүлгээ өндөрлөё. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. 자.